Ерөнхий сайдын тэргүүлсэн хүүхдийн төлөө зөвлөлийн өнөөдрийн хурал нэг талаас бодит бодлогын эргэлт за нөгөө талаас улс төрийн дүр төрхөө засах алхам хоёрын зааг дээр өрнөлөө. За хуучин нийслэлийн засаг даргын хамгийн газрын байрыг 5 одтой зочид буудал болгох төслийг зогсоож хүүхдийн ордон болгох шийдвэр нь нийтийн өмчийн ашиглалтыг дахин эрэмблэх тохиолж байна. За мөн хүүхдийн цуслангуудыг ховчилж авсан улс төрчдийн нэрийг ил болгоно гэсэн нь хүүхдийн эрхийн асуудлыг бодит тэмцэл болгохгүй за эсвэл мэдэгдлийн түвшинд үлдэх үү гэдэг эргэлзээг дагуулж байгаа юм. За эцэст нь шийдвэрийн үнцийн хурал дээр бус хэний эрх ашиг хөндөгдөхөд засгийн газар хэр тууштай зогсож чадхаас хамаарах боллоо. За хүүхдийн гэсэн тодтолтой бүхий л барилга байгууламжуудыг өмч хувьчлал нэрийн дор хүүхдээс булаасныг ерөнхийсэд онцоллоо. Иймээс ч хүүхдийн урлан бүтээх төв болоод хүүхдийн ордонтой адил үйл ажиллагаа явуулах шин төрийг байгуулахар болж хуучин нийслэлийн засаг даргын хамгийн газрын байрыг хүүхдийн ордны харьяанд шилжүүлэхээр болжээ. Наад нийслэлийн чинь тэр ногоон дээвэртэй засаг захиргааны барилга чинь буудал болох гэж байгаа юм лээ. Шийдсэн юм лээ нийслэлч. 5 одоо буудал барих гэж шийдсэн юм лээ. Тийм учраас би энийг буудал болчихоос өмнө хамгаалтанд авч байна. Тийм учраас би өнөөдөр хүүхдийн төлөө зөвлөлт шийдвэр гаргаад ядаж Монголын хүүхдийн ордныг мэдлэлд байгдээ гэж бодож байна. Мөн энэ онд хүүхдийн сангаас засуулах 7 тэрбум төгрөгөөр тус барилгыг тогтжуулахар болсон байна. Түүнчлэн хувийн хөвчлийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд тус бүр нэг ангийг тогтжуулахыг уриалжээ. Цаашид хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүл сайд нэрийг төлөөний хөнөө явуулахгүй байх. Биечлэн хуралдаанд оролцож байхыг үүрэг болголоо. За хурлын үеэр хүүхдийн хөгжлийн болоод захим хэрэглээний хуулийн төслүүдийг танилцуулж 2027 он гэхэд Монгол улсын бүх сургууль цэцэрлэгүүдийг хуучны модон ариун цэврийн байгууламжаас бүрэн салгана гэсэн юм а. Үеийн дэрлэгтэй эсрэг арга хэмжээг авъя үүн дээрээ Монгол улсын ерөнхий сайдын ивэлдээр хийх зүйлтэй байгаа. Хоёрдугаар гэх юм бол энэ урлаг спорт заалны хүртээмжийг нэмэгдүүлж өгөөч гэдэг юм хүсэлтийг энд сууж байгаа нийт мэрэгжлийн ах эгч нараас хүсмээр байна. Баярлалаа. Эрх мэдлийн тэгш биш байдлаас үүдэлтэйгээр сургуулийн орчинд үеийнгийн дэрлэгэлт одоо ялгуурлан гадуурхал жилрэх тусам нэмэгдэж нийгмийг цочрдуулах төвшөнд хүрээд байна. За ийм учраас боловсролын сургалтын байгууллага боловсролтой иргэн бэлтгэхийн зэрэгцээ айдасгүй хамгаалагдсан хүүхдийг төлөвшүүлэх зорилтыг бодлогын түвшинд бас авч үзэж байна. За мөн хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын зүгээс хүүхдийн яамтай болох сандыг дэвшүүлсэн ч ерөнхий сайд дэмжсэнгүй. Харин хүүхдийн нэр барьж хөлжсөн улс төрчид бизнес эрхлэгчдийг бүгдийг нь зарлана гэлээ. Тодорхойлбол хүүхдийн цуслангийн газруудыг хөвжилж авсан дарга нарыг бүгдийг нь мэдж байгаа гэдгээ ерөнхий сайд учрал онцоллоо. Бидний хүүхд багт амардаг байсан цуслангуудыг чинь хэн хуваагаад идээд наргаад дууссныг мэдж байгаа шүү дээ. Тэрийг нь ил болгоно. Тэрийг бүгдийг ил тавих хэрэгтэй. Одоо нэг гоё юм яриад байгаа хүмүүсийг та нар хаар эдгээр бүгдээр хувааж ийдсэн. Би харин энд оролцоогүй. За олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байгаатай холбоотойгоор ийхүү Монголын төр хүүхэдтэй санаа тавьдаг гэдгээ нотлон харуулах уг үйлдэлүүдийг хийж эхэллээ. За гол нь баяр дуусаад хэлсэн амлсан ажлууд нь орхигдож мартагдахгүй байх нь чухал байна.